Кластрын зээлээр нээгдэх боломжууд. Монгол улсад газар тариалангийн салбар нь үндэсний хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлын үндэс суурь болсоор ирсэн. Уг салбар нь дан ганц тариаланчдын зүтгэлээр хөгжихгүй. Харин тариаланчид, техник хэрэгсэл нийлүүлэгчид, боловсруулах үйлдвэрүүд, борлуулагчид, төрийн бодлого, банк санхүүгийн байгууллагууд хамтран ажиллаж кластер хэлбэрийн зохион байгуулалтанд нэгдснээр салбарын бүтээмж, үр ашиг, тогтвортой байдал дээшлэх үндэс болдог. Кластер гэж юу вэ? Кластер бол ижил чиглэлийн оролцогч талууд уялдаа холбоотой хамтран ажиллах замаар нэмэн үртгийн сүлжээг бий болгодог оролцогч талуудын нэгдэл юм. Үр тарианы хувьд энэ нь үр, бордоо буюу түүхийд нийлүүлэгч, тариаланч, тээвэр, агуулгах, боловсруулах үйлдвэр, борлуулагч, эцсийн хэрэглэгч гэсэн бүх шатанд үр ашигтай, ил тод, тогтвортой ажиллагааг хангахад чиглэнэ. Хаан банкны дэмжлэг. Кластрын зээлийн шийдэл. Хаан банк нь энэ зарчмыг дэмжин газар тариалангийн салбарын үйл ажиллагаа эрхлэгч иргэн аж ахуй нэгжид зориулсан үр тарианы нэмэн үртгийн сүлжээг дэмжих зээлийг санал болгож байна. Энэ зээл нь зөвхөн хөрөнгө оруулалтын шийдэл бус тогтвортой хамтын ажиллагааны гүүр юм. Тариаланчид дараах чиглэлээр хөрөнгө оруулалт хийх боломжтой. Үр, бордоо, ургамал хамгааллын бодис худалдан авах, усалгааны системийг шинжлэх, техник, сэлбэг хэрэгслийг засварлах, сайжруулах, бизнес эрхлэгчдэд зориулсан боломжууд, тариаланчдаас түүхийд худалдан авах, гурил тэжээлийн боловсруулах үйлдвэрлэл эрхлэх, тоног төхөөрөмж шинжлэх, хүчин чадал нэмэгдүүлэх зэрэг эргэлтийн хөрөнгө болон урт хугацааны хөрөнгө оруулалтын шийдлүүд орно. Үр тарианы кластраар дамжуулан нэмэн үртгийн сүлжээг дэмжих зээлийг авснаар ямар давуу талтай вэ? Энгийн бизнесийн зээлээс жилийн 1.2-оос 3.6%-аар бага хүүтэй. Салбарын онцлог тохируулсан уян хатан эргэн төлөх нөхцөлтэй. Техникийн тоног төхөөрөмж болон барилга байгууламжийн санхүүжилтийн урьдчилгаа төлбөрийг 10% хүртэл бууруулах боломжтой. Кластерт суурилсан урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа. Зээлийн үндсэн шаардлагууд. Тариаланчид улаанбуудаа нийлүүлэх, гэрээд байгуулахтай хамтын ажиллагаатай байх. Гурил тэжээлийн үйлдвэрүүд хаан банктай зээлийн гэрээ байгуулсан байх. Худалдаачид хөдөө аж ахуйн зориулттай тоног төхөөрөмж, бордоо, хор худалдаалах чиглэлээр ажилладаг байх. Газар тариалан бол зөвхөн хөрстэй ажиллах биш. Энэ бол багийн хүч, бодлоготой шийдвэр, санхүүгийн хариуцлага юм. Хаан банкны үр тарианы нэмэн үртгийн сүлжээг дэмжих зээл нь таны бизнесийн ирээдүйг баталгаажуулах найдвартай гарц, харилцагч бүрт нээлттэй боломжийг бүтээн. Хамтын өсөлт хөвөлтөөр Хаан банк